Ялангуяа State Center-ийн багш Information Security Expert зааны ажилласан. За бүгдэнд нь энэ хүү орой мэд хүргэе. Тэгээд сая тэмцээнээ дуусчаад ороод ирлээ. Тэгээд миний үндсэн сэдвийн хувьд бол одоо энэ харагдаж байгаа red болон blue гэдэг хоёр тийм байна шүү дээ. Би болж байгаа red тал руугаа юм ярихаараа хэлж байгаа ийшээ зэгс ярьчих. За өнөөдрийн сэдв маань болохоор using KJ to kill web гэдэг сэдвтэй. Юуны өмнө өөрийгөө танилцуулж та бүхэнд би State Center компанид киберхилийн багш болон эсвэд хакер гэдэг хүмүүс одоо эдгээр харж байгаа 3 сертификатыг эзэмшдэг. Энэ 3 сертификат маань болохоор олон улсад нэлэгдсэн эксперт төвшний сертификат байгаа. За энэ доор шинээр харж байгаа зүйл нь юу гэхээр Synacred team гэдэг дэлхийн өнцөг болонд байгаа чадварлаг хакеруудыг нэглүүлсэн баг хантинг платформ байдаг. Энэ платформ маань гол үйл ажиллагаа нь болохоор private хэлбэрээр буюу тухайн хакеруудыг сонгож шалгаруулж аваад тэр хакеруудаа ер нь төсөл өгөөд хийдэг тийм одоо байгууллага байна. За миний өнөөдрийн ярих сэдвүүдийн үндсэн ангилал маань болохоор эхнийх нь баг bounty платформууд яг ямар платформ байдаг вэ? Дараагийнх нь private bug hunting яаж хийдэг вэ? Энэ бол амар шинэ ойлголт. За мэдээж гурав нь болохоор cyber kill chain-ийг ашиглаад ер нь бол юу гэж болдог вэ? Тэгээд энэ дээр бол intro яг үндсэн суурь ойлголт нь. За тэгээд дөрөвт нь яг real life шууд ярьж одоо хэлэхгүйгээр та шууд хийж үзүүлнэ гэдэг юм ингээд бодит хийсэн зүйлээ ярихаар байгаа. За тавт нь бол 6-т нь болохоор conclusion буюу үндсэн дүн хүртэн байна. За баг bounty платформ маань ер нь бол нэлээд олон платформ байдаг дэлхийд их нэ. За жишээлбэл Bugcrowd, HackerOne, Synac, за Open Bug Bounty, Integrity хэмжлэгээр баг bounty платформуд байна. За миний хувьд бол энэ Synac гэдэг платформ дээр баг илрүүлж одоо баг хантинг хийдэг. За тэгээд Synac дээр түрүү ярьсантай хакеруудыг шалгаруулж авдаг гэдэг миний хувьд бол 6 үе шатыг давж иж энэхүү одоо private bug hunting хийх хэрэгээ олж авч ирсэн. За оронгууд ерөөдөө иймэрхүү харагддаг. Хүмүүс ер нь харж байгаагүй байх. Тэгэхээр эхлээд эмзэг байдал, мессеж, дашборд, лидерборд. За тэгээд тухайн хүний профайл дээр тэгээд доошоо яваад ирэнгүүт илүү нууц мэдээлэлүүд байдаг тухайн компаниудын. За нэг иймэрхүү харагддаг. За имэйлээр өдөр болгоно надад чи ингээд манай ингээд зэрэг боллоор одоо ийм даалгавар чамд орж ирлээ шүү чи хийж болно шүү гэдэг ийм даалгаврууд ирдэг. За даалгавруудын нэрийг харуул одоо Bison, Coral гэх мэтлэнгээр энэ мэддэхгүй одоо нэртэй байгаа. Тэгвэл энэ маань болохоор ард нь жишээлбэл тухайн яг жинхэнэ компани нэр нь явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг компани нэрийг нууцлахтаа ингэж одоо хүмүүс рүү явуулдаг. За kill chain гэж зүйл байна. За энийг бол би зөндөө олон дотоодын болон гадаадын компаниуд дээр баг илрүүлэхдээ энэ аргыг ашиглаж маш олон тэрбум долларын одоо алдаануудыг илрүүлжсэн. За хамгийн түрүүнд бол reconnaissance буюу мэдээлэл цуглуулах гэдэг хэсэг байна. За энэ хэсэгт болохоор тухайн компани болон хувийн мэдээллийг одоо тухайн хакер маань цуглуулж мэдэх боломжтой. Ингэснээр цаашаага дараагийн степээ хийхэд маш хялбар болж ирдэг. За хоёрт нь бол weaponization буюу би өөрийнхөө түүл, арга техниктэй эдгээр зүйлүүдэд бэлддэг. Гэтэ дийлэнхтэй ер нь бол миний түүл маань юу гэдэг вэ гэхээр дийлэнхтэй миний өөрийн сурсан туршлага тий ер нь бол тарих гэж ойлгож болдог. За үүний дараагаар тухайн бэлдсэн хортой код ч юм уу програм амж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг зөвлөх шаардлага үүсдэг. За имэйлээр болон янз бүрийн байдлаар тухайн сервис рүү авчиж одоо зөв шаардлага үүсэж байгаа. За энийг бол delivery гэж нэрлэдэг. За delivery дээр зөвгдөд нөгөө сервер байгаа газартаа код маань очиж штэ. Тэнгүү exploitation буюу яг үндсэн жинхэнэ халдлага хийж байгаа маань хэсэг маань бол орж ирж байгаа гэсэн үг. За үүний дараагаар бид нар яг хортой код програм амжийг тухайн эзэлж авсан сервер дээр үлдээх ч юм уу те backdoor гэдэг ч юм эдгээр зүйлүүдийг installation дээр үлдээдэг. За тэгээд үлдээсэн хортой кодоо би заавал тухайн сервер систем рүү нэвтэрч орж иж л өдөртөд байгаа байхгүй. Тэнгүүд хакерууд яадаг вэ гэхээр command and control гэдэг серверийг ашиглаад алсын зайнаас шууд жишээлбэл алсын зайн руу сервер рүү команд өгөхөд нөгөө эзэлж авсан сервер рүү чинь команд зорчоод ирэх гэсэн үг байна. Маш хэлбэрээр. За үүний дараагаар мэдээж хамгийн эцэст нь action гэх буюу үйлдэл маань нэгнэ гэсэн үг. Тэгээд нөгөө тухайн хакер маань эзэлж аваад тухайн сервисүүдийн одоо мэдээллийг улгаалах нэ. За бүгдээ одоо яг real life hacking гэж үзье. За энэ дээр жишээлбэл энэ жишээ маань юу вэ гэхээр миний Synac дээр дотоод сүлжээ буюу host гэдэг хэсэг дээр илрүүлж ирсэн баг байгаа. Тэгэд энийг бүр яг
боддоор нь та бүхэнд харуулах гадаа оролцсон байна. Тэгэхээр дотоод сүлжээ гэхээр internal network болно шүү дээ. За internal network дээр бид нэр дотоод сүлжээнд хамгийн түрүүнд яг юу хийж эхэлдэг вэ гэхээр сканинг хийж эхэлдэг. За скан хийж үзэхэд хамгийн түрүүнд юу хэлсэн бэ гэхээр 20 дугаар порт SSH, 80 дугаар порт, за 443 бол closed төлөвтэй байсан. Яг нь дотоод сүлжээнд ашиглаж байгаа учраас self sign сертификат ашиглаж байгаа. За SSH маань порт нь 2022 дээр мөн бас давхар байжсан. За эдгээр мэдээллүүдийг олж авсан байна. За 80 дугаар порт руу хандаад үзэхэд дотоод сүлжээнд суурилсан GitLab байсан. Тухайн компани маань дотоод сүлжээнд ерөөдөө GitLab-ыг ашигладаг байсан. За окей, эхний мэдээлэл олоод авчлаа. За тэгвэл GitLab-ийн ардлаас вебийн brute force хийж үзье л да тийм. Тэгвэл с ิจ гтэй team зам байна уу гэж шалгасан чинь энэчнээс хамгийн с ิจ гтэй мэдээж эхнээс нь бүгдийг төвшин шүү дээ. Root гэдэг хавцсан. За root гэдэг хавц руу хандаад үзэнгүүт яасан бэ гэхээр шууд ямар ч одоо аккаунт үсгээгүй байхад амжилттай орсон. За гэхдээ энэ маань зөвхөн read хэрэгтэй, унших хэрэгтэй гэж. За энэчнээс ер нь бүгдийг тест хийж байгаа л да. Тэнгүүдээ download гэдэг хэсэг амар с ิจ гтэй харагдаж байгаа. Public тохиргоотой гэсэн. За тэгвэл ийшээ ороод үзье. Ороод үзсэн чинь дотор нь C# кодтай, ASP кодтай байсан. Тэр нь remove secrets гэдэг ийм нэртэй зүйл байсан. За ийшээ ороод үзвэл энэ дотор нь div01 гэдэг ардлаас нь нууц үг байсан. Одоо юусны бол нууц үг байсан байна шүү дээ. За тэгээд энэ нууц үгээ ашиглах гэсэн чинь ашиглах тийм IP address олдохгүйсэн юм байна. Тэнгүүд нь за окей энийг түр хадгалчих. Ингээд нууц үгийг нь олоод авчиж байгаа юм. Одоо тэгвэл өөр аргачлал гэж үзье. Гингүүдээ GitLab дээр шинээр гарсан 2021 онд гарч ирсэн CV-ийг тушаад энэ CV-ийг яадаг вэ гэхээр remote code execution буюу тухайн CV-г ажиллуулсан тухайн CV маань GitLab руу exploit яваад exploit маань тухайн admin хэрэглэгчийн нууц үгийг нь хүчээр сэлдэг. За яаж сэлж байгаа вэ гэхээр одоо default-ороо бол pass GitLab гэдэг ийм нууц үгтэй өгч байгаа. Тэгвэл би энэ амжилттай болчихгод дараа нь яаж болох вэ гэхээр шууд root хэрэглэгчийн нууц үгийг мэдчихэж байгаа. So би өөр хүчээр солилцсон учраас. За одоо чи ихнээсээ сайн болох read хэрэгтэйсэн шүү дээ. Одоо бол яг GitLab руу ханддаг шиг alpha-соор root-ээр орчих жоох гэсэн. За ингээд ихний халтгаа би амжилттай хийсэн. За ингээд үргэлжлүүлээд хартал би юу гэсэн бэ гэхээр root одоо зөвхөн admin ирэх шаардж нээдэг буюу private repository байсан. Private төлөвтэй. Энэ monitor буюу monitor-ийн script гэдэг файл байсан. Энэ нь автоматар байнга ажиллаж байдаг скрипт аа. Яадаг вэ гэхээр SSH-ээр ороод доторх өгүүлбэрүүдийг нь хардаг. За тэгсэн чинь энэ дээр SSH-ийн нууц үг болон username нь бас давхар явж байгаа гэсэн үг. За энэ мэдээллийг хоёр дахь мэдээллийг би олоод авчлаа. За SSH-ийн нууц үг олоод авсан чинь мэдээж хандлт хийхэд бол асуудал болж байгаа. За monitor гэдэг хэрэглэгчээр асуудалгүй ороод орсныхан дараагаар яасан бэ гэхээр би monitor гэдэг чинь энгийн хэрэглэгч байгаа шүү дээ. Regular user. Тэгэхээр би admin болох шаардлагатай буюу root хэрэгтэй болох шаардлагатай. За энийг угаасаа харахад ойлгомжтой Linux харагдаж байгаа. Миний хамгийн ихний орсон одоо үйл систем маань болохоор Linux байсан гэсэн үг. Тэгээд өөрийнхөө эрхээ шалгаад үзсэн чинь all эрхтэй буюу энэ monitor гэдэг хэрэглэгч маань super user болоход ямар ч асуудалгүй болохоор боломжтой гэдгийг чинь сарж болж байгаа гэсэн үг. За тэгээд sudo s буюу super user to switch user гэдэг командыг бичснээр би root хэрэгтэй болж байгаа. За окей энэ бол амар easy байна те. Окей дараагийн жоо хөндрүүлээ л да. За одоо би цаашаага яаж тухайн компани нэг серверийг эзэлж авчаад цаашаага дамжиж авах вэ? Зөвхөн ганцхан серверийг эзэлж аваад тэр бол нэг зөрчтэй зүйл биш шүү дээ. Тэгсэн чинь DNS гэдэг хэрэглэгч SSH дотор байсан. За SSH дээр юу гэдэг вэ гэхээр public болон private key гэдэг зүйл байдаг. Би энийг private key-г нь олоод авсан. За тэгвэл private key-г мэдж байгаа тохиолдолд яаж болдог вэ гэхээр одоо цаашаа нэвтрэх боломжтой гэж ойлгож байна. Ер нь боломж одоо бүрдсэн байдаг. За тэгвэл нэвтрэх гэвэл би ямар IP-г руу нэвтрэх юм бэ гэдэг нэг юм асуудал үүсэж байгаа. За тэрэн дээр жишээлбэл би миний одоогийн аяг 192.168 аяг байсан. Гэтэл нөгөө дараагийн сүлжээний аяг маань болохоор 172 аяг байсан. Хоёр өөр юм одоо аяг байсан. За тэгвэл дараагийн би өсөрч орох одоо хаягаа мэдээд авчиж байгаа гэсэн. За мэдээж авсан учраас би pivoting attack буюу ер нь бол нэг сүлжээнээс нөгөө сүлжээрээ дамжих боломжтой аргачлал хийж болдог. Энийг болохоор чизэл төлөг ашиглаад маш хэлбэрээр хийж болсон. Энд дээр 53 дугаар порт дээр хийсэн байна. За ингэж хийснээр би шууд тэр private key ашиглаад дараагийн хохирогч буюу Linux-аас Windows 10 руу шууд pivoting хийгээд орчих гэсэн дамжаад. За ингэж би DNS гэдэг хэрэглэгчээр маш хэлбэрээр орсон. За тэгвэл окей, одоо бүр даврал та. DNS гэдэг хэрэглэгч маань бол энгийн хэрэглэгч байгаа бас л адилхан Windows дээр. Тэгвэл Windows дээр яаж би администратор хэрэглэгч болох вэ гэхээр би
Эдийлэгтэй Windows-ийн privilege collection гэдэг хаалгыг бол ер нь хийн. Тэнгүүд би энэ дээр тохируулсан эрхийн төвчнүүдийг нь шалгах хэрэгтэй. Эрхийн төвчнүүдийг шалгасан чинь энэ дээр SE backup privilege, SE restore privilege гэдэг хоёр privilege маань enable байгаа. Enable төлөвтэй. За тэнгүүд энэ яадаг privilege вэ гэхээр одоо жишээлбэл Windows дээр нууцыг нь хадгалагддаг газарчсан SAM гэдэг database дээр байдаг шүү дээ. Тэгвэл SAM гэдэг database-ийн кодыг нь шууд одоо копидоор авчих боломжтой ийм хатлаг гэсэн. Одоо хийх боломжтой. За тэнгууд би шууд сайн болох систем гэдэг хоёр файлыг нь шууд копидж аваад тэнгууд мэдээж өөрлөгөө татчих шүү дээ. Өөрлөгөө татчих аваад тэгээд юу болж байгаа юм? Администратор хэрэглэгчийн хэштрийг олоод авсан гэсэн. Нууцыг. Одоо энэ жишээлбэл guest default гэдэг нэр байна шүү дээ. Надад хэрэгтэй нь бол администратор гэдэг хэрэглэгч байна. Тэр администратор хэрэглэгчийн элемент төрлийн хэштрийг би олоод авсан тохиолдолд нууцыг заавал тайлах алба байхгүй надад. Тийм шаардлага байхгүй. Яадаг вэ гэхээр нууц үгийг нь ашиглаад дараагийн системүүд рүү буюу хэштрээр тулгаан тавьждаг хаалтлага байдаг. Энийг болохоор paste hash хаалтлага гэж нэрдэг. Paste hash. За окей, саяны хэлсэн хаалтлагыг би дараагийн хохирогч болох систем руугаа хийсэн байгаа. Тэгэд next энэ болохоор Windows 19 стандарт. За одоо энд байгаа хүмүүс дунд ер нь Windows 19 стандарт эдишн байгууллага дээр ашиглаж байгаа хүн хэр олон байна? За ер нь байх шиг тийм. За окей, ер нь байгаа бол энэ дээр жишээлбэл би шууд маш амжилттайгаар хактж орсон байна гэсэн. За ингээд би хоёр серверийг бүрий эзэлж авч чадсан. Одоо 3 дахь сервер рүү тавьсан. За мөн адил privilege шалгаж байгаа. За privilege шалгасан чинь SE impersonate privilege гэдэг одоо privilege байна. Enable төлөвтэй бас байсан байна. Энэ бол энэ та анзаарсан бол дандаа энэ веб-д бэлдээд байгаа юмнууд маань дандаа эрхийн түвшин дээр сүйтлээд эрхийн түвшнийг 3 төвчрүүлснээс болоод хак дамжаал яваад байгаа. Тэрийг сайн анзаараа. За энэ privilege дээр бол default-оор ер нь дийлийг одоо айлгууд сонирч байгаа хүмүүс мэддэг дээ. Энэ SE spoofer гэдэг энэ дээр болохоор print spoofer гэдэг exploit байдаг. POC тийм proof of concept байдаг. Энийг ер нь бол шууд default-оор ашиглаад явчих болдог. За энийг ашигласнаар би амжилттай яг энэ Windows 2.10 server edition дээр admin эрхийг олж авсан. За үргэлжлүүлээд админ олоод авчихсан бол дараа нь яаж болдог вэ гэхээр ерөөдөө бусад системүүдээр халтгаад магадгүй дутуунд нь файл болж юм ингээд хамгаалтын хэрэглүүрүүд байгаа шүү дээ хамгаалж байгаа. Тэнгүүд миний сэжигтэй үйлдэлүүдийг бариад авахгүй юм дээр. Тэнгүүд би үргэлжлүүлж яаж болж байгаа вэ гэхээр админ хэрэгтэй болсон учраас Mimikatz гэдэг төлөв ашиглаад ер нь бол өөртөө хэлбэр аргаар NTLM хэшийг гаргаж авчиж байгаа. Энд дэр зөвхөн NTLM хэш гаргаж авахгүй ticket болон одоо жишээлбэл юм байна шүү дээ. NTLM authentication болон Kerberos authentication гэх хоёр authentication байгаа шүү дээ. Сервер дээр болохоор Kerberos-ыг бол ашиглаад явж байгаа. Тэгвэл Kerberos authentication дээр одоо баталгаажуулалтаа яаж хийдэг вэ гэхээр зүгээр одоо password дэрлээ шалгалаа окей гэдээ оруулдаггүй. Энэ дээр ticket үүсдэг. Бид нэр ингээд нууцыг оруулаад дарлаа. Тэгвэл ticket үүсээд ticket маань нууцлалтай ticket маань ticket сервер рүү очоод ticket сервер дээрээ шалгаад буцаж ирдэг гэсэн. Тэгвэл энийг хактах жоохон хэцүү болчих жоо. За тэнгууд яаж хагддаг вэ гэхээр би энд байгаа мэдээллүүд ашиглаад хуурамч ticket үүсгдэг гэсэн хакерууд. Ерөнхийдөө дамжиж байгаа ticket-ийг нь яг дөөрөлгөж хийгээд цаашаа дамжуулдаг гэсэн. За ингээд саяныхыг яг сайн минь ярьсан хуурамч ticket хаалтлага буюу paste ticket гэдэг хаалтлага байна. Өмнө хэдүүлээ paste hash гэж нэрлсэн шүү дээ. Одоо болохоор ticket болчихж байгаа гэсэн. За би энэ дээр paste ticket хаалтлагыг хийснээр ямар ч нууцыг шаардахгүйгээр өмнөх одоо хэрэглэгчийн хэштрийг нь ашиглаад дараагийн буюу domain controller руу амжилттай мэдэрсэн гэсэн үг энэ дэр. За тэгээд та анзаарсан бол би дандаа дамжих үедээ урд нь proxy chain ашиглаж байгаа. Proxy chain ашиглахгүй бол дараагийн сервер рүү нэвтэрч чадахгүй. Ингээд бол энэ дээрээ тохиолдоод өччих болно гэсэн үг. За одоо энэ дээр болохоор илүү сонирхолтой кейс болж ирж байна. За нэг ойролцоогоор 3-аас 4 сервер хэдүүлээ амжилттай хагдчихлаа шүү дээ. Одоо нэг бол last хамгийн эцсийн хэдүүлгийн хагдах одоо компьютер маань юу гэхээр захирлын компьютер гэсэн. За тэр сүлжээ дотор нь захирлын компьютер бол мэдээж байгаа тийм. Тэгвэл захирлын компьютер руу явсан зүйл юу вэ гэхээр phishing хэдүүлээ хийнэ гэсэн. За энэ дээр бол мэдээж дэдлийнх нь ойлгомжтой тийм. Энгийн Word дотор хийдэг хортой код үүсгэсэн байна. Буюу бид Word-а нэнгүүд enable гэдэг дарангууд ажиллаж шүү дээ. Тэр хортой кодыг хийнгүүтээ дараа нь хийж байгаа үйлдэл нь юу вэ гэхээр тэр Word дээр байгаа файлаа шифрлэж байгаа гэсэн. За шифрлэнгүүд яаж харагдаж байгаа юм бэ гэхээр ингээд жоохон мэддэхгүй таад бол энийг уншаад бол яг юу хийж байгааг нь ойлгох хэцүү болоод заавал deobfuscation хийдэг ч юм уу тийм буцааж тайлж яаж ойлгохоор байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол
миний бэлдсэн payload. За payload мэдээж delivery буюу тухайн захирлынхаа өмнөөс илгээж байгаа юм шиг илгээдэг ч юм уу эсвэл захирал руугаа нэг ажилтны өмнөөс илгээж байгаа юм шиг илгээсэн. За ингэхдээ бол proxy chain юм ашиглана. Тэгээ Swax ашигласан байна гэсэн. За ингэснээр ерөнхийдөө би өөрөө листний горигтой ямар чагнасан байж байна. Үүний дараагаар тухайн захирал маань тухайн доктор дараад орсны дараагаар би шил авчиж байгаа. За энэ бол мэдээж энгийн шил буюу энгийн хэрэглэгчийн шил байна. За мэдээж түрүүний үйлдэлд автна. Захирлын маань компьютер юу гэсэн бэ гэхээр Windows 10 Pro Edition гэсэн ба. Одоо ингээд дан өөр Windows болж байгаа 2019 зүгээр энгийн Windows, Linux-тэй ингээд 3-4 өөр үйл системийг хаагдлаа. Одоо хамгийн сүүлчийнх нь Windows 10. За мөн орсон чинь бас л эрхэм төвчнөд буруу тохиолдсон байсан. Энэ дээр change notify privilege гэдэг зүйлээ тохиолсон. Энэ дээр жишээлбэл pod helper гэдэг exploit байдаг билээ. Энэ болохоор Windows 10 Pro Edition болон сервер 2019, 2016, 2012 дээр ажилладаг team одоо exploit байгаа. За pod helper амжилттай ажиллуулаад ерөнхийдөө pod helper маань юу шаарддаг вэ гэхээр бид нэрээс reverse shell хийх хортой код оруулаад тэгээ pod helper рүү дуудснаар админ болгож өсгдөг гэсэн үг тэрийг. За ингээд би яг тухайн яг өгсөн хост дээр байсан яг 5 одоо IP хаягтай яг баг хант хийх боломжтойсэн бүгдийг нь яг хаагтаж чадсан. Тэгээд эжнээс яг дараагийн үйлдэл нь юу вэ гэхээр хэдүүлээ сайн command and control ерөөсөө хийгээгүй шүү дээ. Тэгвэл үүний дараагаар сервисээ бүрэн эзлээд авсан бол одоо яаж болох вэ гэхээр бид алсын удирдлагатай болгож байна. Байнгын ажиллах гэдэг. Тэнгүүд command and control дээр би жишээлбэл sliver ашигласан байна. Command and control дээр. За тэнгүүд энийг ашиглаад би алсын зайнаас backdoor, remote access trojan-тэй эсвэл spyware төрлийн хортой програм амжиг суулгаад тухайн хүн ерөөсөө мэдээгүй байхад би мэдээллийг нь ингээд хулгайлаад байж гэсэн. Нэг бас тэр тухайн эзэлж авсан компьютерүүд маань миний bot компьютер болсон гэсэн. Bot. За тэгээд үүний дараагаар мэдээж датагийн өгдлийг нь хийх гэж хийж болно. Ransomware төртүүлж болно, тэ мөнгө нэгж болж байна. За botnet болгож эхэлж болж байна. Crypto mine гэсэн хийж болно. Хэрэв өндөр үзүүлэлттэй компьютер байвал. За энэчнээс одоо төгсгөлийн хэсэг шүү. За conclusion хэсэг дээр нэг чухал хэлэх зүйлүүд байна. За тэрний юу вэ гэхээр одоо жишээлбэл дотоодын болон гадаадын би сая бол гадаадын компани кейс дээр ярьлаа шүү дээ. Яг Монголын кейс дээр ярил саяны бол бүр хит одоо 360 градус ирэхээр боломжтой. Яагаад вэ гэхээр дийлэнх нь сая бол 2019 ядч Windows 10 ашиглаад байгаа байхгүй. Тэнгүүд Монголд байдаг компаниуд Windows 7, 8, 10 Windows Server 2018-аас 2019 гэдэг эдишнийг ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хакерууд бүрэн одоо халтж ороход бүр одоо эмзэг хөдөл бэлэн байж байгаа гэсэн. За мөн бас дараагийн нэг зүйл байгаа. Энэ юу вэ гэхээр Linux болон Windows сервер дээр манайхан root administrator хэрхээ маш буруу тохиолж өгдөг. Тэгэхээр хакерууд нэг серверч излээд авсан бол цаашаа ингээд chain буюу одоо гинжээ холбоос үсгээд бүх серверийг чинь халтахад маш easy болж байгаа гэсэн. За мөн бас password policy гэж зүйл байна. За энэ юу вэ гэхээр ер нь бол бид нэр сайн нэг хэшүүдийг олоод авсан шүү дээ, халдлага хийгээд тэр хэшүүдийг дараагийн сервер рүү ашиглаад байгаа байхгүй. Ашиглаж байгаагийн нэг зүйл нь юу гэхээр дараагийн сервер маань муу адил тэр сервертэйгээ ижлэхэн нууц зүгтэй аж таарсан байна шүү дээ. Тэгэхээр Монгол жишээлбэл нэг нууц олоод авчих бараг бүгдэн дээр нь ашигласан байдаг тийм. Энэ бол маш том алдаа. Энийг одоо жишээлбэл яг хэрвээ байгууллага дээр ашигладаг байвал 100% одоо яралтай солиорой гэж зөвлөмөр байна. За network cancellation бас зарим компаниуд юусэн хийдэггүй. Зүгээр ганцхан access point-тэй тэгэхээр тэр дотроо бүх одоо чухал мэдээлэл дамжуулдаг хэрэглэгч чинь бүгд байждаг. Ингэж өстой болохгүй. За insecure file storage буюу одоо гаднаас хандах үед тэ веб сервер рүү вебээр ч юм уу хандах үед access permission бас буруу тохиолдсон байдаг. Саяны жишээлбэл бидний хамгийн ихлж халтлага хийсэн GitLab маань access permission ингээ буруу тохиолсноос болоод халтлага төрчихөж байгаа гэсэн үг. За device misconfiguration гэж зүйл байна тийм. Хэдүүлээ ерөнхийдөө бол ингээд байгууллагад хэлж байгаа хитэн тэрбумын үнэтэй ийм төхөөрөмжүүд аваад тавьчихсан шүү дээ. Firewall тийм next generation firewall ч юм уу. Тэсмүртээ тэрийгээ бүр шал буруу тохиолдол ачдаг. Ерөөсөө ажиллаж гин үү ажиллаж гин тэгсэн мөртлөө хамгаалж чадж байгаа үгүй. Энэ дээр бол хэдүүлээ real life яг simulation хийгээд өөртөө exploit хийж үзчихэж тэрийгээ сайжруулах хэрэгтэй байхгүй. Шууд угаасаа сайжруулах гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол сайн анзаарах хэрэгтэй. За хамгийн сүүлд нь design flow одоо жишээлбэл архитектураар ч юм уу буруу тохиолдсон байгууллага зөндөө байдаг шүү дээ. Яг жишээлбэл ийм кейс байгаа байхгүй. Нэг компани дээр яг PTSD хийж гарсан кейс. Тэр нь болохоор тэр компани маань 3 маш
дэлхийд тав бичигддэг фаерволыг ашигладаг. Тэгсэн мөртлөө хакдахад маш easy байсан. Яг нь гэхээр тэр компани маань нэг оролтон дээр 3 фаерволоо зэрэгцүүлээд тавьсан байсан. Тэгчингүү яг нэг хакерууд тэрүүгээр нь орохгүйгээр шууд тойроод өөр газараар орчиж байгаа байна. Энэ бол хамгийн энгийн одоо кейс цаашаа ирэл зөндөө бас юм кейсүүд зөндөө байдаг. За ингээд ер нь бол миний хэлтгэл маань өндөрлөж байна. Тэгээд асуулт байвал болно шүү. За, баярлалаа. Маш практикл, техникл яриа өгүүлж сүүлийн ихтгэл боллоо. Баярлалаа. За. Асуулт байна. Слайдууд дээр хийсэн. Одоо слайдууд дээр асуухгүй болохоор би бүр харахаач болж байна. Асуултыг. Видео гаргацдаг. Яг ялгуунаас зүгээр ийм асуулт. Одоо ингээ ялгуун бас ингээ нэлээд ийм практикл, одоо техникл төвшин бас ингээ security салбарт судал сураад тэрийг бас айгүй шеэринг хийх сонирхолтой хүн байгаа. Тэгэхээр ер нь ингээ энэ чиглэлээр сурахад ямар хөндөрлөг байна, юу даваад, юу тисээд, юу ингээ хараад сурах юм бол тань шиг болох юм. Миний хувьд бол ингэж боддтой. Одоо ингээд зөвхөн нэг шууд толгойд бууж байгаа нэг кейс л байна л да. Ингээд хүмүүс ерөнхийдөө бол нэг хүнийг ингээд рол модель болгоод явдсан шүү дээ. Яг энэ хүн шиг болно гэдэг. Одоо доод дүүрэн маань ч гэсэн яг тэгээд god мод гэж тэгээд боо юм болдсон шүү дээ. Ерөөсөө битээ тэгэрээ та өөрсдийнхөө яг хамгийн бэст төлөвлөлт нь баггүй. Та тэгэхээр магадгүй хэдэн жилийн дараа ч юм уу тийм ингээд энэ тайзан дээр гараад дэлхийд тавих боломж бүрэн потенциал та байгаа гэж би ер нь хардаг. Тэгэхээр гол юм нь тэр хүнээр хязгаарлахгүйгээр өөрөө яг ямар төвшөнд гарч болох вэ гэдгийг өөрөө яг бодож олох хэрэгтэй гэж бодож байна. За дараа нь ялгуунаар философи юу гэдэг. За ингээ ялгуунаа баярлалаа. Тэгээд бүх спикерүүдтэй өгж байгаа тийшээ тэгээд ашмага яа. За баярлалаа. За хэдүүлгийн CTF дууссан байна. Спикерүүд дууссан байна.